За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Яг сарын өмнө 9 сарын 26-ны өдөр би бас ерөнхий сайдтай арчилсан намын бүлгээс мэтгэлцэн орж исэн. Бас л энэ боловсролын салбарынхаа багш ажилтны цалин үлсний асуудлаар ярьж исэн. Ерөнхий сайд санаж байгаа бол би энэ хуулийн төслөө өргөн барьсан гэд өргөөд ярьж исэн те. За сая бол Зандан шүтэр сайд бас энэ хуулийг бас дэмжих ёстой, явах ёстой гэж байна. За энэ дээр нь бол би бас талархал илэрхийлмээр байна. За тэгээд та битээрийн мэтгэлцээнийг бол Монголын мянган багш нар харж байгаа. Хүлээлттэй байгаа. Одоо нөгөө өмнөх сүүлийн 30 жил, өмнөх 9 жил танай нам, манай нам засгалсан гэдгээсээ илүү цаашдаа бид нар яах вэ гэдгээ ярмаар байна. Тэгээд ер нь бол бид нар нэг хэдхэн хувиар арга цааж, эмч багш нарын цалинг нэмж ингэж явж ирсний харгаагаар өнөөдөр ахмадууд чинь жагссан, эмч багш нар чинь жагссан, бодлогын алдааны золиос болоо сууж байгаа. Одоо хүүхдүүд золиосонд нь явж байна. Сургууль цэцэрлэг байхгүй те. Одоо эцэг эхчүүд над руу дайрч байна. Та одоо ингээд байнга ингэж багшийн цалин гэж нийгмийг дөрхөрдөг. Тэр хүүхэд сургуульгүй цэцэрлэггүй байна. Танаас болж ийн гэж одоо над руу бас дайралтууд маш их ирж байна. Тэгээ Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо засгийн газартаагаа нийлээд ханцын дотроо 8-цэд охироо хийж 5-6% нэмж ирсний чи харгааг энэ ард иргэд үүрч байгаа гэдгийг бол би дахин давтаа хэлмээр байна. Тэгэд одоо ингэж бид нар хоёрын хооронд нэг 5-10% дээр 8 охироо ийхэ болио. Хуулиараа багш нарынхаа нийгмийн асуудлыг эрх зүйн хүрээнд хамгаалъя. Хуулийн хамгаалтуудыг бол би энд нэлээд сайн оруулж өгсөн. Та бас миний энэ хуультай танилцсан байх гэж би найдаж байна таныг. Тэгээ ер нь бол энэ боловсролын ерөнхий хуулинд багш нарын одоо ярьж байгаа, хэлж байгаа нийгмийн асуудал бүгдээрээ орсон байгаа. Багш нарын одоо цалин үйлс, дотоодын нийт бүтээгдэхүүний 7% төсвийн За 1 минут. Боловсролын салбарт дотоодын нийт бүтээгдэхүүний 20% төсвийн зардлынхаа 7% дотоод яасан бэ? Ингээд оруулж өгөөч гэдгийг бол хуулийн дээр оруулсан байгаа. Тэгээд тэтгэврийн насыг 50-55. За эрэлттэй тэргүүлэх мэргэжлэр сургана, тасралтгүй 15 жил ажилласан багш ажилтны нэг хүүхдээ гэсэн ийм заалтууд нь өөрөө амигүй байгаамаа. Энийг амьлуулж өгөөч. Орон сууцнд хамруулнаа л гэж байгаа юм. Яаж хамруулах нь ямар ч тодорхойгүй. Ийм нэг амигүй үлбгэр сулбгар баахан хууль хийцэн тэр нь өнөөдөр үнэхээр хэрэгжихгүй байна. Тэгээ энэ хуулийг амьлуулахын тулд би ямар ч хэлсэн энэ 7-8 жил гудамжинд тэмцэж багш нарынхаа дуу хоолой болж явсан хүний хувьд яг бодит хөрсөн дээр энэ багш нарын саналуудыг энд шигтгэж оруулсан байгаа. Тэгэхээр энэ хуулийг бол Зандан шүтэр та сайн танилцаад ингээд багш нарын нийгмийн асуудыг даруйхан шийдэхгүй бол 5-10%-аар танаа үйлдвэрчин, танаа засгийн газрын хийж байгаа энэ ажил бол За, ер нь тэгээд дэлхийн аль ч улс оронд чинээлийг дундаж давхаргын гол төлөөллөнүүд багш эмч нар байдаг. Бас багш эмч нараас бас нийгмийн хөгжил соён гэгээр шалтгаалдаг. Ер нь үндэсний статистикийн газрын гаргасан мэдээгээр улсын хэмжээнд бол 2025 оны 20 дугаар өдрлийн байдлаар улсын дундаж цалин бол 2,728 мянган төгрөг байна. Гэтэл шөнөөр төгсөөд ажилд орж байгаа багшийн цалин сая 484 мянган төгрөг байна. Гар дээр нэг сая гаруухан төгрөг авж байгаа залуу багш яаж ажиллах вэ? Улсын хэмжээнд ажиллаж байгаа нийт багш нарын 3-1 нь Суманд, 3-1 нь Аймгийн төвд, 3-1 нь Улаанбаатар хотод ажиллаж байна. Тэгтэл нийт сурагчдын 60 гаруй хувь нь Улаанбаатар хотод байна. Тэгэхээр багшийн ачаал Улаанбаатар хотод их бөгөөд залуу багш нарын ачаалал их, түүнтэйгээ дүүцэн цалин бага байгаа учраас багш нарын бухимдал аргагүй байгаа юм. Энэ нэг өдөр би болоог өнгөрсөн 3 жилд ерөөсөө цалинг ингээд таны хэлдгээр хууран баргаар 5-6% нэмсэн төдий болоод сая гаруухан төгрөгийн цалинтай байгаа багш нарын тавьж байгаа шаардлага бол зүй эснэ гэж бид бол хүлээж авч байгаа. Ийм учраас энэ багш нарын амьдрал чи өөрөө ядуур дур багш түлхээд байна гэж байгаа гомдлыг бид хүлээж авч байгаа зүйтэй. Ийм учраас бид бол энэ юуны төрөнд бага цалин авч байгаа доод түвшнээр цалин авч байгаа багшны цалингаа 1-4 жил ажиллаж байгаа багш нар Улаанбаатар хотод нэмэгдэлгүй цалин авч байгаа. Суманд бол яг 40% нэмэгдэл авч байгаа энэ дээр. Энэ багш нарын цалин түлхүү нэмэх бодлогыг баримтлана. Энэ талаар зарчмын тохиролцоонд үйлдвэрчний хөвтэйгээ үргэлжлэн мөн таны санаачлан боловсруулсан багшийн боловсролын ерөнхий хуулиуд оруулах нэмэлт өөрчлөлтийн хуулийн ерөнхий үзэл баримт төсөлтөд танилцсан. Энэ дээр бол боловсролын салбарын дотоодын нийт бүтээгдэхүүн дижиталын хувь, төсвийн зардлын 20%,
гэхмэчлэн тодорхой хувьдыг төсвийн харамтаа харж үзээд зарчмын хуваарлтыг нь зарчмын хувьд дэмжиж байгаа. Нэг за гүйцэтгэх юм бол ингэж таны ярьж байгаа нөгөө багшийн цалин $1000 төгрөгийг түрүүн зогтгорол дарга хэлээд байгаа нөгөө брэнд дрейн рүү багш нар чинь гадагшлаад эмч нар чинь гадагшлаад байгаа урсгалыг зогсоохын тулд багшийн цалин эмчнэрийн цалин $1000 доор хаяад хүрэх тэр бодлого бодтой хэрэгжинэ. Энэ хуультай ч уялдуулаад бид үйлдвэрч нэвлүүдтэй хамтраад энэ ажлыг хэрэгжүүлээ. Багшийн хүүхдийн нэг хүүхдийн сургалтын төлбөрийн детэлгийг тусгасан байлаа. Таны хуулийг анхаарлаа судалсан. За багш ажилтнууд хүсвэл 50 настай эрт идэвхтэй гардаг бол багш дутагдaltaй үед жоохон эргэлзээтэй таныг бодж үзээсэй. Харин нэмэгдлийн олгодог зарчим шилжиж гэж бодож байна. За орон сууцны дэмжлэг үзүүлэх асуудал бол орон сууцны хөтөлбөр олгоёгээ заасан. За хөдөө орон дэх татвартай ажлын тэтгэмж олгох асуудал бол энэ 40%-тайгаа уялдж байгаа. Энтэйгээ уялдуулаад угаасаа байгаа энийг бол хуулийнхтайгаа уялдуулаад шийдэж болох байх. За багшаа суралцах оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт чөлөөлөлт амжиргааны титэм зэрэг нийгмийн таталгааны асуудлыг нөгөө оноотойгоо сайн хүн багш болдог